Өндөр насны тэтгэврийн зээлтэй байхдаа нас барах тохиолдол олон бий. Энэ тохиолдолд ар гэрэн талигаачийг иргэнэ бүртгэлээс хасуулалгүй тэтгэврийг нь авч зээлийг нь төлж дуусгадаг байх магадлалтай гэж нийгмийн даатгалын ерөнхий газраас тайлбарлсан юм а. Иргэд өөрсдөө банкнд дэвтрээ барьцаалал зээл авчиж байгаа. За тэгээд зээл авч зээлтэй байх явцдаа иргэн нөгөө дэвтрээ банкнд барьцаалж байгаас зээлтэй байх ёсноо бурхан болчлоо. Ар гэр нь очиж банкн дээр очиж нөгөө үлдсэн зээлийн төлж дэвтрийг аваад манад ирж оршуулгын тэтгэмж авахгүй бол тэгэл банкн дээр тэр байж байгаа. Яагаад ар гэр нь очиж чадахгүй, төлж чадахгүй вэ? Тэгээ тэр чигт нь хайж гин. Ийм тохиолдлууд бол гарахыг миний хувьдаа бол тэгж гарахыг үгүйсэхгүй. Тэрнээс биш юуг нийгмийн даатгалын ажилтнууд банкны төлөвлөлтөд хөвөлдөөд ингээд авч идэх юм нөхцөл болцооч байхгүй. Өнгөрсөн жил дунджаар 9,000 хүн нас барсан, тэднээс 6,000 нь оршуулгын зардал авсан байгаа. Тэгэхээр иргэний бүртгэлээс хасуулалгүй 3,000 орчим хүн байх боломжтой болж таарна. Эндээс нас барсан хүний тэтгэврийг авч байсан гэх хэргийн шийдвэр гарч ирнэ гэж үзээд байгаа. Ар гэр нь ирж нийгмийн даатгалд юу өгөх ёстой. Энэ хүн нас барсан гэдгээ бүртгүүлээд оршуулгын тэтгэмжээ аваад тэгээ дараа сарын тэтгэврийг одоо бичиж өгөөд ингээд процесс дуусгах ёстой. Гэтэл оршуулгын тэтгэмжийг авсан тохиолдолд бид нар одоо цахим хэлбэрээр бүртгэлээрээ ингээд энийгээ баталгаажуулаад авчихна. Оршуулгын тэтгэмжийг авахгүй үргэлжлээд нөгөө итгэмжлэлээр авдаг бас нэг процесс байгаа. Одоо энийг бол нийгмийн даатгалын байгууллага итгэмжлэлийн өвдөө одоо нөгөө юуны натуратын байгууллага гэдэг тэд нар одоо юугаар нь итгэмжлэлээр нь тэтгэвэр авахчийг юуныхаа дагуу 6 сараар жилээр биеэр ирж авах боломжгүй хүмүүст бол ингээд өгч шүү дээ. Бидэнд олдсон мэдээллээр зарим нийгмийн даатгалын ажилчид талигаачийн нэр дээр виза карт нээчихсэн байсан гэдэг байгаа. Энэ тохиолдолд ар гэрэн талигаачийн тэтгэврийг авч явах боломжгүй. Цагдаагийн байгууллага хот хөдөөгийн нийгмийн даатгалын газруудад шалгалт хийж байгаа. Мөрдөн байцаалтын ажил дууссаны дараа бүх асуултын хариулт тодорхойлох юм а.